19 оны бодоод Монгол Улсын засгийн газраас эх орон худалдааг дэмжих жил болгон зарласан байгаа. Энэ хүрээнд ч гэсэн улс Улаанбаатар хотынхаа нэгдийг бодоод энэ үзэсгэлэнтийн үеэр үндэсний хөтөлбөрийн бүтээгдэхүүн үйлчлэгийг танилцуулж энэ удаагийн үзэсгэлэнтэд оролцохтой бодоод нийтэн ойн арга хэмжээнийхээ хүрээнд бодвол нийслэлийн 9 дүүргүүд маань бодвол өөрийнхөө үйлдвэрлэл эрхлэгчдийг зохион байгуулж оролцож байгаа. Нийтдээ дүүрэг тусмын нь өөрсдийнх нь үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан павильонуудыг хөнгөлөлттэй үнээр үйлдвэрлэл эрхлэгчдэд төлөвлөсөн байгаа. Мөн бас түрүүний хэлсэнчлэн энэ удаагийн гол онцлог нь болоод байгаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд бас боломж олгож түрээсийн төлбөр төлөхгүйгээр бичил бизнес эрхэлж байгаа хүмүүсийн бүтээгдэхүүнээ бас танилцуулах боломж олгож байгаагаар бол онцлог байгаамаа. Мөн олон улсын Оросын холбооны улс, Бүгд найрамд Солонгос улс, Вьетнам, Балт гэсэн улсуудаас 20 гаруй үйлдвэрлэл эрхлэгчид орж ирж бүтээгдэхүүнээ танилцуулах болно. Үйлдвэрийн яам энэ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай энэ жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн технологи гэсэн энэ үзэсгэлэн дээр жил болгон хамтарч ажиллаж оролцдог. Энэ удаагийн арга хэмжээнд дээр мөн тусын яамнаас ажлын хэсэгт нь оролцсон ажиллаж байна. Энэ удаагийн арга хэмжээ нь болохоор 2019 оныг Монгол Улсын засгийн газраас иргэн төвтэй төрийн үйлчлэгээний жил болгон зарласантай холбогдуулан манай яамнаас бизнес эрхлэгчдэд төрөөс жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр гаргаж байгаа бодлого, хууль тогтоом, журмын талаар танилцуулга өгнө. Мөн дөнгөж 4 сарын 19-нд хүн сүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын А119 дээр тогтоолоор жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн урт хугацаатай хөнгөлөлтөд зээл олгох төсөл сонгон шалгуулах журам батлагдсан байгаа. За мөн засгийн газраас энэ журамтай холбогдуулаад тэргүүлэх чиглэлийг тодорхой баталж өгч байгаа. Энэ чиглэлийн мэдээллийг бид энэ үзэсгэлэнгээрээ дамжуулан бизнес эрхлэгчид болон иргэдэд бас мэдээлэл танилцуулга өгнө. Мөн энэ дашрамд энэ журам батлагдсантай холбогдуулаад 5 сарын 27-оос энэ жижиг дунд үйлдвэрийн чиглэлээр төсөл хүлээж авахар олон нийтэд өчигдрийн байдлаар зарлагдсан байгаа. 5 сарын 16-наас 19 буюу 4 өдөр маргаашнаас үзэсгэлэн эхлээд бүтэн сайныг дуустал явагдана. 4 өдөр ажлын өдрүүдээр эхлэх бас онцлог байдаг нь жижиг дунд үйлдвэрлэгчид өмнө оролцож исэн үйлдвэрлэгч маань хүсэл тавьсан нь ягаад ажлын өдрүүдэд эхлүүлдэг вэ гэхлээр энэ хооронд дэлгүүрүүдийн гэрээ байгуулах боломжтой бараа судлаач нар очих, ажлын өдрүүдээр очиж бүтээгдэхүүнтэй танилцах боломж үүсдэг, ажил хэрэгч яриа үүсэх боломжууд үүсдэг. За мөн 5 дахь өдөр, 4 дахь өдөр үдийн цайгаараа бас манай байгууллагуудын ажилтан албан хаагч нар хамт олноороо бөөндөө очиж шинэ бараа бүтээгдэхүүн үйлчилгээтэй, хямдралтай, урамшуултай бүтээгдэхүүн амтлагаатай бүтээгдэхүүнтэй танилцах боломж үүсдэг байгаа. За мөн тэгээд хагасаан бүтсэнд болохоор гэр бүлээрээ илүү очиж Монгол улсад маань ямар жижиг дунд үйлдвэрлэл маань хэрхэн яаж хөгжиж өрнөж ямар бүтээгдэхүүнийг онцолж хөгжүүлж экспортод гаргаж байгааг танилцах боломжтой болдгоор давуу талтай шүү. Та бүхнийг үзэсгэлэндээ очиж жижиг дунд үйлдвэрлэгчдээ танилцаарай гэж хүсэж байна.